Боловсрол телевиз, Mask Production, Голомт Капитал, Mobicom, Алтан гов, Mason Castel, Худалдаа Өвжлийн банк, Icemark хамтран үзүүлж байна. Эргэх дэлхий нараа бүтэн тойрч энэ нэгэн жилээ бид алдаа оноотойж амжилт бүтээл дүүрэн үтэх гэж байна. Монгол орны үнцэг улам бүрд дулаан гэртээ баярын ширээгээ тойрч цэнхэр дэлэх цэширтэн суугаа үзэгч та бүхэндээ боловсрол телевиз, хошин урлагийн Mask Production-тай хамтран баярын үтшийг тань гэрэлтүүлж инээд нар яанаар бэлхан хөгжөөх Mask-тай шинжил хөтөлбөрөө төлөвлүүлж байна. Мөнгөн гоё чимгэн зөөсөн мөнх ногоон гацуур мод айл бүрийн хоймор заларч аз жаргалыг бэлэгддэг билээ. Аз жаргалыг авчрах гэж, шин бүхнийг шинжлэх гэж, ертөнцийн бүхнийг ариусгах гэж шин он, шин жил бид бүгдийн үүд хаалгыг нэгэнтээ тогшжээ. Алтан их улсын мөнгө цас ноён оргилоос авраг хадны сэрвэ шиг бөөрийн мөнгөн давалгаа хүртэл арал тэргэнд хотойсон Монгол шарын даваанаас алтан эс болцолсон овоон өнгөний ус хүртэл аз жаргалтай гэрүүлдэ шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа эргэд мөн ард иргэдийн амгалан тайван байдал эрүүл энхийн төлөө нүд зовчлгүй зогсож байгаа албан хаагч нар өөрөөр хэлбэл 8 настай болчраас 80 настай буурал хүртэх Монгол хүмүүрт шинэ оны шинэ жилийн баярын хүргэе. Шинэ оны шинэ жилийн энэ өдөр үзэгч та бүхэнтэй уучран залгуулах боломжийг олгосон энэхүү нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Голомт Капитал үнэт цаасны компани. Салбартаа тэргүүлэгч Голомт Капитал үнэт цаасны компани нь Монголын нийгмийн эдийн засагт өндөр ач холбогдолтой 30 гаруй төсөл хөтөлбөрт 1.3 их найт төгрөгийг амжилттайгаар татан төвлөрүүлж чадсан байна. Масктай шинэ жилийн хүндэт зочд маань буудан дал хэдийний байраа хэлсэн маань ингээд ярилцлага өрнүүлэх үү. Явцгаая. За яагаад та хэдийг энэ дэр суулгаад гослоод байна гэж бодож байна? Яг ч харин та нар. За Учир юу вэ гэвэл одоо Монгол Mass Media-гийн гэр контент групп бол манай Mask Production-тай уран бүтээлийн хувьд ариун түүхтэй ийм газар байгаа. Тэ соёлын довтлогын бүр хэмжээний уран сайхны кино байна. Тэгээ олон контентууд тийм ээ. Энэ миний наадам өөрийгөө тоодгүй хүн баярлаа ээжээ гэж бас олон сайхан бүтээлүүд хамтарч гэж дандаа сайхан амжилт дагуулсан юм байдаг тийм ээ. Миний бодлоор нэг бүтээлийг онцлогмор санагдаад байгаа байхгүй юу? Тэр юу вэ гэвэл баярлалаа ээжээ гэдэг энэ контент маань одоо үзэгч түмний сэтгэлд маш тод үлдсэн болов уу гэж бодогддээ. Яарамгийн дэнждэх миний ээжийн гэр. Миний хөнаач юм болж байгаа юм байна уу? Нэг ч алга нэрээ бүр манай Монгол орн бүр нэр арай дэндүү байна нэр. Бид хоёрыг энд байгаа гэж яаж мэдсэн? Үгүй тэгээд шаардлага гарвал олон шүү дээ ээж нь. Аль шавь. Шивэр болоод одоо хайц юм уу? Шинэ жилийн баярын минь. Заавал баярлалаа ээжийг ярих хэрэг өөр юм байж болтгоо. Яаси. Энэ жоох имзгэлтэй. Тийштэй. Хамгийн бүтгүү штэ угаасаа. Нийлээ эвгүй штэ тийм ээ? Ээж хүн их нэртэйгээ яриад ирдэ. Намайг гэртээ хүрээд ир гэж байна. Хүүтэйгээ ярьлаа. Хүү маань аавыгаа санаж байгааг нэ. Би харилаа. Гэрэн сүлд. Бурхан юм навал. За тэгээд миний хөө хэзээ явах гэж байна? Өнөөдөр явт юм уу? Тэгээд нэг асуудал байна. Ямар? Одоо 2-3 жил очиагүй гэж хоосоо очлоо биш. Хүүтэй нэг гацуур аваад чи шинэ жил болж байна. Хүү энэ архитектийн чи бүр арга нарийцсан биш үү жаа. Сэтгэл зүгээр чинь тоглож штэ. Надад хамгийн зөв хэсэг нь тийм байгаа. Нэг орж ирээд нэг хүүхдтэй гацуур авна гэл эргээд гэр бүлтэйгээ нэгдий гээд нэг уйлдаг штэ тий. За тий. Нэг иймэрхүү аргууд бол одоо яг хизээ бодож болох уу? Тэр чинь нөгөө ирчүүдийг хамгаалах газраас л алт шүү. Тондох газраас. Тэрний үе. Эргэлжүүл. Эргэлжүүл. Тэд чинь хамаг юм ярина шүү. Маш суучих. Ухаа. Байдлаа орж ирээд аяг цаа өгөх нь чи.
Жохо сууж байгаа юм л та. Хүй. Йоо. Чамайг тав. Йоо. За тэгээд баярлалаа ээжийг бол цэвэр монгол сэтгхүүдээр тулгуурлаж хийсэн уран бүтээл гэж боддог. Олон янзын хүүхдүүд олон төрлийн амьдрал хувь тавилантай байдаг. Тэр дунд одоо зохицуулах гэж сууж байгаа ээж гэдэг бол ерөөсөө Монголын амьдралын хамгийн том томрон жишээ байдаг тийм. Тэр нийтлэг байх гэж боддог тийм. Нөгөө олж дурдсан манай маскийн болохоос тийм энэ бол нийтлэг байгаа асуудал байгаа. Айл болгонд тийм. Хүмүүсийн амьдрал тийм ээ жаргал зовлон асуудал байгаа. Нэг юм байна, нэг юм байна. Нэг тийм байна. Тэгэл тэр бүхний дунд л одоо их хүн гэдэг бол зохицуулах гэж тэр бүхнийг холбох гэж явдаг тийм л гайхалтай арай өөр өнцгөөс харуулсан тийм ээ ээж гэдэг хүний. Тэргээр их сонирхол татсан. Та нар дундаас одоо хөдөлгсөн байхаа гэж бодож байгаа юм аа. яг хоо дэлгэр сайхан өөр эцгийнх үү би тэгж боддог. Ээж нэг хариулна байгаа гэж. Яг бид гур бол царайгаар ажиллах. Гэхдээ би ээж хамгийн хайртай хүн шүү дээ тий. Юу үгүй миний лист гүүж юм чи өрхий. Яла нэмнэх. Тэгээд хамгаалагчаар ажиллаж байгаа гэл. Тэгээд ажилд өнөөдөр хүрээд ирж байна. Хамгаалагчийн хувцсыг өөрөө бэлддэг юм байна. За. Тэрэн зах дээр 40 мянга гэж байж идэм байна. Ухаас. Би угаасаа атгүй байна дөө. Би угаасаа заяагүй байна. Ерөөсөө хоёр ахынд начидэх үү? Тэгье. За тэгье. За. Миний хүү ээжийг уучлаа. Модууч хэцүү. Ээж нь энэс өөр арга болцсонгүй шүү. Хин жидрэг очив гэсэн. Энэ муу гутал муучжээ. Задраад онцлоо. Гаяа уйта. Юу гэсэн үг юм бэ ээж? Ингэж явах ч юм уу? Би ч амтэн хүн муу хэлнэ штэ ээж. Алин болго хоёр хүүхдээ цаваах байд ээж. Юу яриад идэмдэ байж. Минийх уугж комиссник 40 мянга гээд 40 минийх. За, Юу төвчрээд байгаа? Энэ танд яг бол наатхамс. өөхөө. Энийг чинь тооцоог юм шүү дээ. Манай гавьяат мөнгө сайхны үед одоо яг энэ дүрийг бас хаанаас энэ дүрийн үрээ харж олсон бэ? Энэ 1948 онд төрсэн хулган жилдээ гиндгийн мөнгөц гэдэг юм байдаг. Өөрийнхөө ээжийг хэлж байгаа. Тэгээ өнөөдөр бас манай баярын сайхан нэвтрүүлэг дээр ээжийг урьж оролцуулж байгаа. Яагаад гэвэл энэ нөгөө энэ тухай ярих учраас би энэ хүнээс дүрийнхөө үрийг авсан учраас орчин хорвоод эх хүний очирд багтаагаад эхийн хөвлөгөөс урууга ургаж төрүүлээд өдий зэрэгтэй хөргсөн ээжтэй бас баярлаа гэдгээ энэ дашрам хэлье гэж бодож байна. Баярлалаа ээж. Баярлалаа ээж. Ээжтэй бас нэг жижиг бэлэг үлдсэн байгаа. Тэрийг гадуурч. За. Толгодыг даван шууд буцлаа ээж минь. Догтлох сэтгэл таныг үгэлж гансрах ёо. Хатуу хутуу харвагийн чамиг бодхоо. Хоёрын ташрам дээр үзэгч та бүхэн яг одоо ээжтэй нь хажууд тань одоо байгаа бол хайртай гэдэг үгийг хэлээрэй. Хэрвээ аз хол байгаа бол уцаар залгаач болтгоо хайртай гэдгээ яг одоо энэ мөчөд хэлээрэй гэж хүсмээр. Ээжээ танд хайртай шүү. Баярлалаа ээж. За тэгээ Монголынхаа бүх ээж нартай бас тийм ээ шинэ номын дүргээд бүгдэнд нь эрүүлийн уртудаан нас аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Маскийнхаа хамт олонны нөөс. Та Mobicom-ыг хэрэглэж байх юм бол дуу бацыг авах юм бол хайртай хүүтэйгээ хайртай дотны хүмүүстэйгээ хуваалцах боломжтой. 20 дээр нэмэх нь 20 ГБ дата эрэхтэй. Тэгээд 3000 Monpay купонтой. Дээрээс нь Woo Basic 1 сарын эрэхтэй. За тэгэхээр энэ дуу багцыг яг одоо Mobicom аппликейшнаараа та бүхэн цэнэглэх юм бол Сэгсрээд ав урамшуулалд оролцоод Monpay Ав онлайн дэлгүүрээс 5 сая төгрөгийн худалдаа авалт хийх супер шагналын төлөө өрсөлдөөрэй. Сэгсрээд. За ингээд боловсрол төлөөс маск production хамтран бүтээж байгаа. Масктай шинэ жилийн одоо эхний хэсэг нэг хэсэг маань ингээд өндөрлж байна. Төр завсралын реклам.
Нэвтрүүлгийн ивент төгч. Таны iPhone, таны TDB карт. Нэвтрүүлгийн ивент төгч. Алтан гол Монгол премиум шарарэг. Масктай шинжил инхүү сайхан үргэлжлэж байна. Дэлгэцээгээ хаймард саадж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа гэдгээ дахин хэлье. Баяр магнаа маань боловсрол телевизийн албан ёсны эрхтэйгээр хийсэн 3 саяын инээж шоу нэвтрүүлгийн инээгчээр ажилласан тийм үү? Юу гэсэн үг инээгч шүүгч үү? Чи үл шүүгч гэж ойлгож байна. Би чамайг шүүгж ийн гэж ерөөс хараагүй байхгүй. Чи үл инээгчээр ажилласан гэж би ойлгож байгаа. Нэг талын зүг байна. Инээгч. Чи үл одоо боловсрол телевизийн гаргаж байгаа мөнгийг өөрийн биш юм чи хайр найраггүй гамгүйгээр цацсан баг. Би бол гайгүй. Тий, Баян Шватаа бол нэлээд затсан. Би бол бас энэ телевизээ хайрлаад Баян Шватаа үзээ сууж байгаа шүү дээ. Тий, яг телевизээ хайрлаад Баян Шватаа бол гамгүй боловсрол жоохон дургүй юм шиг байлаа. Тий, би боловсрол телевизтэй хайртай учраас ягаад ч боловсрол гэсэн учраас энэ мөнгийг хэмнэхийг хичээсэн. Инээгчээр ажиллаж байгаа энэ хугацаанд хамгийн одоо сэтгэл тоногсон гэдэг юм уу их инээдтэй байж чадсан тийм нэг юу оролцогч байсан ба нэг тодруулбал одоо энэ бас сонирн байлуу гэж бодож байна. За тэр нэг биеийн тамирын багш эмэгтэйгийн ярьсан тэр нэг нөгөө нохоо аваа шиддэг. Тэр нохоон дайрсан гинэ. Тэгэхээр найсанд аваа шидсэн. Ахаа хэд хоногийн дараа очиж нөгөө нохоон чад хийсэн байсан. Буцаа болцсон байсан гэдэг шиг. Түрст ингээд нэг гараа доогуур нь оруулаад нэг энэ дээрээс нь атгаад ингээд амар хурд өргөөл ингээд гаргаад ирсэн. Тэгээд ингээд сандраад шидэл нөгөө нохоо ингээд гасалж явах хооронд би гэрлүүн гүйж орж амжаал. Тэгээд ороод нохоо мохоо уяхад яадаг хаалгуудаа тайлахгүй гэл. Тэгэл гараа явсан. Тэгээд тэр айлда 2 хоногийн дараа эргээ очих болсон баг. Тэгээд хаалгын үдээдсэн чинь нохоо чимээг байгаа тань яг үүрэндээ байгаа дахиад гарч ирэх гэж байгаа гэж бодоод цогсож чинь нөгөө айлын эзэн гарч ирсэн. Зулагч ороод ирээ гэхээр нохоо мохоо орооч гэсэн чинь манай 2 хоногийн өмнө хүцээ. Тэр ихч байсан бас тэр хөвсгөлийн нэг залуу байсан. Ер нь сайн залуучууд хүмүүс нэлээ орсон шүү. Тэгэхээр одоо баярын үеүүд инээдийг мэдээж маск байгаа учраас инээдийг хүсэж байгаа. Тэгэхээр хамтлагаасаа хүмүүс шууд дуудаад ингээд оролцуулаад энэ нэвтрүүлгийг хийгээвэл бэлнэ үү? Бэлэн тэг би энэ ч хамгийн амархан ажил. Би нөгөө инээгчээрээ л ажиллах юм байна шүү дээ. Гэхдээ одоо чи инээгчээр бас чанд ажиллахгүй энэ бас дахиад нөгөө нэг хайртай телевизээс шиг мөнгө гарна шүү дээ. Тийм. Тэгэхээр өөрөө болохоор чамд одоо нэг хэцүү шалгар байна. За хамтлагаа хөгд өгчмөр өдөг. Хайртай боловсролын мөнгө хэмжмээр өдөг. Энэ асуудал гарч байгаа шүү. Тэгээд дунд нь зүгээр байна. Эхний хоёр дээр нь инээчээд мөнгөний өгөөд дундаа дун гэл явчихъя. За. Энх масктай шинэ жилийн 3 саяын инээд эхэлж байна. Гурван саяын инээдийн эхний оролцогч бол Монгол Улсын соёлын тэргүүн ажилласан маск продакшны жүжигчин Данагийн дэлгэр сайхан. За байцгаана уу. Телевиз үзэж байгаа үзэгчтэй шинэ жил шинэ оны баярын мэнд төргий хамтлагийн хааны дуран бүтээлчтэй эрхэм хүндэт шүүгчтэй та бүхэндээ бас шинэ оны мэнд төргийа. Яагаад шүүгчийг онцлоод байна? Онцлохгүй болохгүй. За мөн найз дээр жинкэст илгэн гүштлэнийг шууд заадаг. За. Ууын өгчнөө. Дүрм ойлгомжтой тийм үү? За ингээд бэлэн бол цаг явлаа. За би надад нэг аимшигтэй ч гэдэг юм уу, гоё ч гэдэг юм тохиолдсон байхгүй юу? Юу гэхээр над руу нэг хүн яриад за бид нар ингээд ийм гоо сайхны имлэгийн хүмүүс байна. Тэгээ манай имлэгийн сурталчилгаанд ингээд үнгүү тоглооч. Тэгээд одоо таны нүдний одоо энэ доод онцсон зовх мөх нэтэрийг чи янзлаа таныг амар гоё болгоно гээл тэглээ. Ямар ч үн төлбөргүй та зүгээр л манай юунд ингээд нүүр царай болгоод өгөөч хэрэг. Тэгэхээр дахиад ичлээ үнгүү юмд ногсгөөхөл. Тэгээд дахиад чинь доотлын зовх маань аваад хайчлаа. Тэгсэн чинь нилээн овоо махгарлаа. Тэгсэн чинь байжсэн чинь одоо дээдлийн чинь зохиог авах юм. Яах дээдлийн зохиог. Оо. Би өөр мартсан явсан шүү. Тэгээд дээдлийн зохиог авсан чинь ингээд байцгаар танд ийм боломж байгаа. Одоо нэгэн тэнэс чи минутаа сунгаад өргөжлүүлээ ярьж болно. За дараагийнх нь байгаа бай. За тэгвэл наадах үзээч. Тэгээ яасан юм. Тэгсэн чинь энэ нөгөө дээдлийн зохиог авсан чинь эрэгтэй хүнийхийг чинь ингээ хөмсгөнийхэн цаагаар оёх хэрэгтэй гэдэг юм шүү дээ. Тэгсэн чинь нөгөө эмч чинь миний дээдлийн зохиог ингээд махын авангуудаа тэр дор ингээ оёо ийцсэн.
Тэгээ ийм Хэлсэн штэ чи. Минутаас умгаа явахгүй яасан юм бэ? нэг ёстой ингээд туршилтын туул болсон. За. Тэгээ би бодож байгаа ингээд зүгээр сая 500 нөгөөд аятайх хийлгэжтэй гэж бодсон. Тэгтээ одоо бол нэг гомдлого байна л та сайхан байна штэ. Тэгтээ ард түмэн амар гомдож байгаа юм байлээ. Тэр сайхнуудыг яаж ийгвэл. За дараагийнх. За Минут явах уу? за явъя. За 2 дахь минут. Та 100 мянган төгрөгийн эзэн болсон 300 мянган. За. За тэгээ би чинь нөгөө шагаа харвдсан штэ. Тэгээ шагаа харвах гээд нөгөө мисцлийнхаа дараа шагаа харахгүй шагааныхаа клуб дээр очиод тэгээ сум тавих гээд ингээд тонгоогоо тэгээд тэр юун луга хасаарга хаардаг байхгүй. Ингээд доош тонгож байгаа ингээд хасаарга хаарсан чинь үс орж ирэл болдог. Үсээ хойшлол. Дахиад ингээд харвал дахиад үс орж ирэл болдог. Дахиад хойш. Инээц. Надаа 3 дахь юм байгаа энийг гүцээ чи. За. Тэгээд ингээд Ясно бэртаа цагийн жил. За минут явууч гэдэг. За явуулчих. За минут яваа. За тэгсэн чи ингээд 2 3 удаа ингээд яасан чи ус орж ирээд бэлдгүү. Тэгээ ингээд ингэж байгаа ингээд харсан чинь нөгөө дээдлийнхээ зохиог авахгүйсэн чи хүний нүд тэнийгээд хөмсөг шууд харагддаг болчихсон. Тэгээ урд биерэс хөмсөг харж байгаагүй. Нэр ингээд дээд зохио авахгүй юм бол үстэй Үгүй наа чи минутаас угаа явсан дээр юм шүү. 500 мянга халаасан. Та энийг аваад тайзыг олгож болно. Эсвэл цаашаа дахиад орсч болно. Сая төгрөгийн ихэнд оруулсан. Сая төгрөгийн. саяд орчихоо. Ори яа. За ингээд оролцогч маань сая төгрөгийн төлөө тэмцэлгэд бэлэн болсон байна. Цаг явлаа. За тэгээд би анх удаа оюутан болж явж ирэхдээ юу яасан юм? Бүх хүүхдүүд ингээд сургуулийн гадаа цуглаал байжсэн чинь манай багш ингээд баахан цаас барьсан орж ирсэн. Дэлгэр сайхан гэж хэм бэ гэсэн. Би гэдэг. Хүүшээ. Жижигхэн настай. Ямар муу хөгшин тэрэ. Тэгээд би 25 таа гэл. Тэгэл орлоо. Тэгээд орсон чинь багш юу өмсч миний хөөгөлдөг чи. Юу энэ чинь хамгийн гоё хувцас өмсч байж байгаа гэсэн чи. Тэгсэн чи би юу өмссөн байсан гэх тэгэхээр джинс өмдтэй бакалтай костюм ийм бичэгтэй цагаан цамцтай зангаатай анх орж ижээ. Инээчлээ тэхүү. За 500 мянган төгрөгчтэй. Гайзаар 16 секунд байна. Цаашаа гясын бодорой. Гооч гоосх намайг хүмүүс ер нь их царайлаг гэдэг. Би гоос нөгөө натаа адилхан чонтой зүрх харсан мэт магна. Амар адилхан байгаа сте чон мэтэр. Зэрлэг адилхан. Анхнаас цаг дууссан. Та 500 мянган төгрөг хадааснаад буух тийм болцоо байсан. Эсвэл та гоо сайхныгаа мэсцлийг цааш нь өргөжлүүлээд явсан бол хаваар дагтахгүй 10 20 сая төгрөг хожихоор байлаа. Нэрээ би бодож байгаа штэ. Дахиад орох гэж байгаа. Евро. Гоо сайхны мэсцэлт. Яг чаа. Хууч шишгэ болт юм аа. Энийг яриач. Йоо, зүр дарга барста. Наттай идэх нөгөө чонтой зураг харсан уу гинэ. За, дэлгэр сайхан маш амжилттай болсон. Javi Mask Production-ы Godfather Монгол улсын гавьяа жүжигчин Бунцгийн Эрдэнэ зан таныг оролцохыг хүсэж байна. За манай захирал халдварт их хоёр гараад ирлээ. За Энэ хоёр эдгийг авна. Энэ юу бэлдсэн байгаа юм? Гэхдээ яг нөгөө бас ганцаараа гарч ирдэг бол бидээр бас дэс Дэмдэмэн зураад би ярих юм байгаа юм. Ер нь дэс ирчэндээ гээд нэг юм бодсон юм. Инээх хэсгийг бас сайн хэлж мэдэхгүй байна. Хийгээл үзье. Тэ? Та хоёр бид нөө? Бэлэн. Цаг явлаа. За эхлэе зур. За заана ах минь бас энэ дээр бас уран зураг зурх байгаа. Тэрийг нь одоо та нар шүү. За юу хинбэ гэдгийг ах минь бол одоо тэгээд нэг инээдтэй зураг явах уу те? Инээдтэй зураг юм байна те? Тий, жоохон нөгөө нэг хошин маркаар зурна. Тэрийг та хэд манд хараад хинбэ гэдгийг таах болно. За ингээд 17 секунд өнгөрч байна. Эхний хүн болчлоо. Болцоо. 20 секунд зурчлаа. За. Танд хүн ч л байгаа л да. За болсон. Яй, 3 энэ хинбэ? Найдаа найруулагч юу? Инээдтэй. Оо тийм би ямар адилхан юм яра.
За энэ бол Монгол улсын соёлын гавьяа цэцгэлтэн найруулагч Чонхрын найдан дэрж байна. За. Яаж ч юм байгаад. За 100 мянган кармач халаасан. Одоо шууд дараагийнхаа оролцох юм уу? Оролцсон. Одоо юу яа шүү? 100-а хувааж авах юм уу? Тэрийг бид хоёр гарч байгаа ярина. За. Бас тийм ээ. Бити авах гэж мөнгөн дээр бити санаа зов. За бид нөө. Хөдөөж За цагаа явуулъя. Анхаар. Цаг явда. За энэ нь бол одоо манай хамтлагийн нэг гишүүн байгаа. Тэгээ одоо та бүхэн минь хараад мэдэх баха гэж бодчих. За би баг. За би бол өөрөө хараад Яа зүгээр. 16 17 18 Ой бас 21. За хэмбэ баярлаа. За баярлалаа. Инес. Бас шахуусан тэнгэр шиг даалгавч зурчихжээ бас. За та 300 таа болсон. Цааш нь өргөжлүүлэх юм уу? Өргөжлүүл. Энэ хоёр сайн бэлдсэн юм байна тэгвэл. За одоо ингэн хин нэгнийх нь онцгой нэг зүйлсээс нь аваад нэг хүн болгоод зурн заяа. Одоо жишээлбэл засаагийн биеийн дээр хэн байх уу гэдэг те. Одоо та нар шууд харъя. Шууд үзгээ. За. Эрдэнэ цаана хөт битий зураарай. За. За анхаар. За хоёр оролцогч бид нөө. Билнэ үү? За юм ярьж тохироо хийж явах шиг байна. За эсвэл 300-а авах юм уу? За явсан. За явъя. За. Цаг явда. За магнахын хамрын царайны хэлбэр хамрын зурчих гэлээ. Яах юм Эв сайхын толгойг. За дэгийн ахын нүдийн. Яана. Нөгөө хагалгааны нүд шүү дээ. Хагалгааны нүдийн зурна шүү дээ. За ганц ахын ирүүгийн зурчих. Жохогчийн бурхан чихийн. За тэгээ юу засаагийн биеийн зурчих. Үгүй ээ гоо урт цээж зурчих. Инээдсэн надад удаа ингээд би харсан шүү та нар. Үгүй эдгээр яхаар би чи ингэж хараад. Одоо яах вэ дөрөв. Би өөр юугаач хараагүй хийж та нар инээд. За бид хоёрын зураг бол бэлэн болчихлоо. Тийм байна. Сая инээдсэн учраас одоо та 500-ийн болцол хангацсан. Сая руу уралдах уу яах вэ? Уралдана шүү дээ. Одоо зураг харуулаад нэрх наачаа. Угаасаа ойлгомжтой. За. Манайхан нэрх юм гээд бэлэн байж байгаа. За ингээд цаг явда. За одоо 2-3 баяр магнахраа. Гол нь тэр юм шиг. Бурхан миний ямар аймаар. Энэ Оо марчаад байх юм аа. За цаг дарсан. Инээс. Энэ хоёр. Энэ араа магнахын хамар, ганцхан ирүү, эмсэхийн толгой, энэ цээж, энэ одоо богино. Бараг наа чи 12 жил бүрдчихэж байгаа юм шүү. Сая. Сая. 3 сая л яах юм? 3 сая яах юм бэ? Яхаа олзны бага намттай ингээл болъё. За одоо энэ зургийг дуудлах хөдөлтөд харцаарна. Энийг хийчих байсан юм шүү дээ. Яг шийдвэр гаргая. Энийгээр дуусгаад сая төгрөг аваад бууя гэж бодлоо. За мэдсэн. За нааш ирээд мөнгө авна. Тийш. Энгийн хошооч хойшоод одоо бодол эсвэл конжо бичаак. Энгийн хошооч хойшоод литинго эсвэл дайжгааны энгийн хошооч хойшоод онцгой дэт доктодын гүндөө энгийн хошооч хойшоод намайг нэдэг. Маск продакшны залуу жүжигчин Итгэл төгсийн төмөр хоёрыг таныг би энэ солигод дуудаж байна. Самбацгано. За та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Та бүгдийн минь сэтгэл цав цагаан байна. Мөнх ногоон гацуур нов ногоон байна. За. Бэлнэ. Бэлэн. Энийгч бэлнэ. Цаг явда. За манай нөгөө маскт байсан сүхийг бүгдээрээ мэднэ. Тэгээ хүүхчтэймд ингээд бас энэ яг 3 сая инээд орж исэн. Тэр хүн бол маш их мүлжүүртэй хүн. Тэгээ манай нөгөө анги байсан болохоор найзынхаа ер нь бүх оногоог мэддэг. Тэгээд нэг өдөр яг суйсаас гараад хойшоо эргээл дөлгөө нуур руу явж гин. Хөөе сүхэ хаачих байгаа гэсэн чи талбай орё гэдгсэн. Тэгээд бас нэг оногоо юуны нөгөө тэнгисийн буудлын дээр ингээд зогсож байсан юм байл да сүхэ.
Тэгээ үжсэн чинь нэг автобус ирсэн гэсэн орбит гээд тэгсэн чинь сүхэ харснаа ой орбит гээд бохны нэртэй автобус байна гэдэг. За өөр чин тэгээ би нөгөө гэртээ биш хадминд байжгаад хадмынхаа нөгөө нойлд ингээд байжсэн байхгүй. Гэсэн чинь гаднаас манай хадам аав ингээд гэрлийн унтрааж орж ирснэ. Чи наана юу хийж байгаа гэж асуусан. Гэрлээ. За ястаа нэг дараатны нэлэг дээ. За 100 мянган төгрөг таны хадаас дарсан. За баярлалаа. Энэгээр эдийн чинь тавиад 300 мянга руу орох уу? За нэг үзчих. За үзье гэж. Нэр хүн цамжтай бол яана. Чон үзлээ. Ингээд цаг явда. Хөвсгөлд кино зураг авалтаа явж ирсэн. Тэгсэн чинь манай жавхаагч ирж зурганд ороод тэгээ манай хамаатны нэг ахта зураг авахгүй юу. Тэгсэн чинь манай нөгөө хамаатны ах жавхаагчтай хамт авахулсан зураг ингээд постлчдгийг. Тэгсэн чинь доор манай хамаатны нэг ихч орж ирснэ. Хоёр сайхан дүүдээ аз жаргал хөсөйгээ биччихсэн. Тэгээ доор нь хүүхэд нь орж ирснэ. Юу яриад байгаа юм бэ ээж наа чи жүжигчин байгаа өс гэж. Өө тийм бэ. За аз жаргал хөсөйгээ бас тахаар биччихсэн. Энэ ч харин яг шин сод юм орж ирж шүү. Харин ястаа сайн байна. За 300 мянган төгрөг. За одоо тэн чин тавиад 500 орох уу? Одоо ингэ болчихоо. Бат хугацаагүй? Тагтаа жанч юм банч үгээд уг нь мүлжүүртэй хүмүүс байгаа л байгаа. Тий. Гэтэ ер нь ингээд буучил яа тийм бэ. За одоо яг фэлт гэдэг юм санагдаад. Тэгээд та бүхэндээ хамтлагийнхаа бүх ах эгч нартай бол найз нөхдөд шинэ оны минь төргий. Ирж буй 2025 онд амжилт бүтээлээр уран бүтээлээр дүүрэн байхын өрөөдийг миний зүгээс болон нийт телевиз үзэгчдээ Mask Production-ы зүгээс хамгийн сайн сайхан бүгд өгсөн өрөөё. Баярлалаа. Энэ нэвтрүүлгээд оролцсон мөнгө хожоод зарим нэг нь мөнгө хож чадаагүй ч гэсэн одны танил хүмүүс болсон төгсөндөө байгаа тийм. Тэгэхээр ийм буянтай нэвтрүүлэг бас өнөөдөр шинэ жилийн үдшээ үзэгч төмөндөө бас маскийн маань үзүүлээ. Та бүхэнд таалагдсан байх гэж найж байна. Ингээд масктай шинэ жил өргөнцөж байна. Шинэ бол зориглоод орсон. Тий. Тэгэлгүй яхаа үзэгч бидний хувьд ч гэсэндээ ингээд цэнхэр дэлгэцээ үзэн суугаад яг түн шиг шоу гарахыг хүлээдэг байсан. Тэрэн дундаа таныг гарч ирдэг. Өнөөдөр ямар үзүүлбэр үзүүлэх болоо гэж тэсэн ядуу хүлээдэг байсан. Тийм тэгэхээр яг тэр ингээд явцад таны хамгийн хийхэд эвтэй байсан ч гэдэм үү? Аль эсвэл хийхэд жоохон хэцүү байсан ч гэдэм үү? Үзүүлбэр нь яг юу байсан юм болоо? За энэ шоуны нэг онцлог байдаг юм байлаа. Одоо жаргал зовлонгийн мэдхийн хувьд. Амар амархан болно гэсэн юм дээр бол хүн бол нам ундаг. Хамгийн хэцүү гэсэн зүйлээ бол хүн бас илүү хийт юм шиг надад санагдсан л да. Яг гэвэл одоо хит болно гэж бодсон юм чинь бол тайвширд юм уу? Эсвэл хэцүү юмдаа хитрхийг анхаарал төвлөрдөг юм уу гэдэг. Миний хувьд бол яг хоо боломжтой тал нь бол жүжигчин байсан. Тэгээд бас олон шоунд тоглож ирсэн учраас бас тэр маань надад бас жоохон дэм болсон юм болов уу гэж боддتي. Одоо яг түн шигт орсон энэ хүмүүсийг ингэж хараад байх тэр тусмаа Бархуу, Темка, та одоо хэн байдیں те? Хил уус амжилттай те биеийн үйл аливаа хуурж байгаа бүх байдлаараа илүү зүгээр харагдсан. За дуучдууд мэдээж дуугаамд гоё дуулж байгаа. Яг нэг жүжиглэлтийн хувьд тийм жоохон гэтээ бүгдийг үгүйсгэж байгаа юм биш. Ерөн зүгээр тэгэж хувь үзэгчийн хуваар бол тэгэж харагдажсэн. Тэгэхээр та үнэхээр тастаа хөнгөхөд мундаг байсан. Баярлалаа. Маш их баярлалаа. За нэг Алла Богочова гэдэг таарангууд би яг үзэж байгаа ширээн дугаар ормоор сансан нэг баазар нэргээ таарч байгаа. Бурхан ямар хэцүү юм дарж яах вэ гэдгсэн. Сайн авчгаасан. Тэгэхээр нөгөө нэг түрүүний хийснээр бол чадахгүй юмдаа илүү нэг анхаарал төрөөд ачаал их өгд юм шиг. Тий. Түрүүн би нөгөө нэг бас 3 саяыг хийсэн юм чи та бас яг түн шигийнхаа алив гэж өгч хэлсэн. Наач гоё санал. Тийм шүү дээ. Нэрэ тэгээл та. За тэгээ яг зөв. Гари. Асуулт гэж. За миний зүрх ер нь тэг чангардаг юм дөө. За шинэ оны минь Snowing Gotham. Үсцүсээ янзлан нөгөө нэг хувирлт хийдэг байгаа шүү те. Тэгээ хувирж гараад ирсэн. За үзэгчтэй ингээд яг түн шиг шоу та бүхний гэрийн хамарт мордоход бэлэн боллоо. Ингээд Монгол улсын гавь жижиг Бунцгийн Эрдэнэ зан алдарт Алла Богочова болж хэдхэн мөчийн дараа та бүхэнтэй уулзах нэ. За ингээд лифт рүү орлоо. Амжилт. Амжилт хүсье.
Энэ бол яг түн шиг шоу нэвтрүүлэг. Жил-был художник один, домики, мел и холсты, но он актрису любил, ту, что любила цветы. Он тогда продал свой дом, продал каретель и груз, и на все деньги купил целое море цветов. Миллиона, миллиона, миллиона алых роз. Из окна, из окна, из окна видишь ты. Кто влюблен, кто влюблен, кто влюблен, и всерьез. Свою жизнь для тебя превратит цветы. Миллиона, миллиона, миллиона алых роз. Из окна, из окна, из окна видишь ты. Кто влюблен, кто влюблен, кто влюблен, и всерьез. Свою жизнь для тебя превратит цветы. Утром ты встанешь у окна, может, сошла ты с ума, как продолжение сна. Площадь цветами полна, похолодеет душа. Что за багаж здесь чудит, а под окном чуть дыша бедный художник стоит. Миллиона, миллиона, миллиона алых роз. Из окна, из окна, из окна видишь ты. Кто влюблен, кто влюблен, кто влюблен, и всерьез. Свою жизнь для тебя превратит цветы. Миллиона, миллиона, миллиона алых роз. Из окна, из окна, из окна видишь ты. Кто влюблен, кто влюблен, кто влюблен, и всерьез. Свою жизнь для тебя превратит. Гайхамшиг. Тасархай. Алла. Аха, ширэнde. Өөр хэмээ. Киркоровын хойдноос хойш явж. Ты Киркоров, что ли, да? А Кягин соготи. Эй, кто ты? За таныг санал дөрж байна. Ямар гоё юм бэ За за. ямар гоё юм бэ. Ингээд дэлхийн одыг дэрэгдээс нь харах гайхалтай байлаа. За баяр минь Бас хамт олонныхоо үүнийгээ гаргачих бас сонирн байд биш үү те? Тийм байна. Үнэхээр гоё байлаа. Чамд Баярлалаа. өөр сонь мэдрэмж төрж Тий, байна. айгуу тийм сонин бас бич баригдах шиг бас нэг тийм сан нэг тийм болж л шүү та нарыг харсан чи. Амжилт гоё гоё шүү. Би уцаа солилоо. За. Сайхан бүтээл үзчихлээ. Гоё юм тий. Олон гоё дүр гаргасан шүү дээ. Яг түншигтэр. Гэхдээ тэр дундаас надад бас яг Богачова илүүх гоё таалагчсэн. Би нөгөө зурагтаар үзэх, амьдаар үзэх гэдэг чинь яг одоо нэг тайсны хамгийн гоё одоо тийм шин чанар энэ шүү дээ. Яг амьдаар ингэж өвдөх гэдэг. Тэгээ бүр сэтгэл хөдлөлт дагаад дуулцсан байвал яах вэ?
Орсоор. Тэгээ одоо тэрийг дахиад дуулж чадахгүй байл яах вэ? Ерөөсө онгод гэдэг чинь тийм бэ. Тий дагаад явчихаар Галтар чинь тэгээ болох юм. галт орчоод тэгээд явчихж байгаа байхгүй юу? За манай Соко нөгөө сая айд завцаа одоо хооны минь хавдлыг алах баха. Гэхдээ бүр яг харсан чи яг Пугачова ихчээгээ бүр амьдаар нарсан юм шиг. Айгу ихчээгээ хараад үнэхээр бүр яг Монгол ирээд дуулж байгаа юм шиг мэдрэмж төрлөө. Тэг бүр айд савмаар санагдаад. Угаасаа ойлгомжтой гараад би одоо зөндөө халтуртай. Он гарлаа шүү дээ. Он дуусчих. Дараа жил. За. Одоо хэдүүлээ ингээд сайхан юу ячи. Зааныхаа энэ сайхан бүтээлийн төлөө энэ сайхан амтад дарсаасыг барьцгааж байгаа. За тэг. Mask production-ийн өмнөөс нийт монголчуудаа гарч байгаа шинэ ондоо эрүүл энх байгаараа гэж нэг төр төс барин тэгээд сайн сайхныг хүсье 2025 он Монголын хөгжил цэцэглэлд бас өндөр хувь нэмэн оруулсан тийм сайхан он байгаасаа гэж хүсэж байна. Ингээд шинэ оны шинэ жилийн мэд хүргэе. За баярын мэндэ шинэ оны мэнд хүргье. Та бүхэн мэн баярынхаа ширээг Ice Martin энэ сайхан аягтай төрлүүдээс нь чимээрээ амттай бас тухтай. Би ч бүр рекламны мангас болцсон байж тээ. Энэ бүр сурчтай шүү. Тэр итгээд наа чин Apple Pay гээд гарцсан байгаа мэдстэ та нар. Энэ ч дотоодтой итгээд гадаадд ч энэ шиг хэрглэж ин заа юу. Нэрнгээсээ тэгтээ худалдаа хөгжлийн банкны харилцагч биш байсан ч гэсэн энийг ашиглаж болох юм лээ. TDB гэсэн энэ онлайн аппликейшнийг татаад тэгээд тэндээ бүртгүүлээд тэгээд харилцагч болоод Apple Pay ашиглаж та болно. За. Зах баярлалаа. Я баярлаа. Манай масктай шинэ жил нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр Голомт Капитал үнэт цаасны компани Диснес нэрэ та бүхэнд нэг шинэ мэдээллийг хүргэх үү би? За. Энэ бүр сурчилж байна. Манай Голомт Капитал үнэт цаасны компани маань Монголын хөрөнгийн зах зээлийн салбараас анхлан дэлхийн томоохон компаниудтай энэ зэрэгцэж ажиллахад хамгийн таатай газар батламжийг авч чадсан байна. Баярлалаа. Ивент гэжтэй. Би буруу сонсоогүй Шанхайгаас авчихсан тийм. Яг тийм. За, одоо яг юу ярих юм? Шинэ жилийн одоо 31-ний орой ч юм уу ер нь бүхэл юмны ижид юм шиг санагдаад гэж шүү дээ тийм ээ нэг. Бүхэл юмны гоё юм сонирхолтой гадаа байгаа цас одоо мод бүхэл юмыг нэг гоё юм шинээр хардаг гэж бодоод байдаг шүү дээ. Миний хувьд тэр нөгөө өвлийн өвгөн ч гэсэн иж хийж штэ тий. Тийм штэ. Буугунаад ханаас ч юм гараад байдаг. Мессеж байгаа юм шиг. Одоо ч итгэдэж штэ би. Тийм штэ. Майн реклам ааш. Гой тэг итгэх хэрэгтэй шүү дээ. Итгэжээж тэр өвлийн өвгөн чинь утгач штэ. Тийм ээ. Тэг хөдөө мөдөөдөө шинэ жил яаж болох вэ одоо? Манай Барцанс ингэж шинэ жил минь жил амар гоё болд штэ. Ер нь тэгэл бүгд нэгнийгээ таньдаг ийм сумын хүмүүс чинь бүгд бараг тэр нэгнийгээ танихгүй болтол гоёцсон. Соёлын төвийнхөө клуб цуглаал хөлсөө хартал бүжгэлцгээгээл өвлийн өвгөн орж ирлээ гэж таньдаг ч гэсэн таньдаг хүн л орж ирж байгаа. Тэгсэн ч гэсэн томчууд тэр өвлийн өвгнийг үнэмшиж өвлийн өвгнөр нь хүлээж авдаг. Ийм гоё танихгүй гоё. Нэр энэ бүх ийм гоё болсон юм уу? Гэтэл гоёдаг. Жавхан хайцсан шохоо дуучиж. Оо энэ биш үү? Миний үед ч нам жоохон байхад бол ийм нөгөө хүн болгон л ярьдаг мандрины үнэр гэж ярьдаг те алин мандрины үнэр гэж ярьдаг. Мандрина задлаад тэрийг парн дээрээ тавьчих. Нэг хэсэгтэй л үнэрдэж шүү дээ. Тэгээ агарч явдаг шиг айгүй гоё үнэртэй. Тэгээд нэг ийм гоё бор цаастайсан санаж байна. Тийм бор цаастай те. Тэгээд тэрэн дээрээ ийм нэг гоё зураг мурагтай те явсан мадгаар зурчихсан тийм байдаг гэсэн чинь. Тэгээд нэг ийм Орс алим гэдэг ийм модон хайрцагтай ингэж авчирдаг байж лээ. Шинэ жилээр тэгээд сониг нэг 12 жилийн амтны үлгчдэг байсан. Тийм ингээ ёлкныхоо урдуур ингээ үлгчдэг байсан шүү дээ. 12 жил хайчлаад цонхон дээр нэг бол зураад би ч таард шиг зурдаг гэсэн. Тэгээд нэг бичиг мэддэг хүн цонхон дээр сноу юм годон бичсэн байсан чи шинэ сумын клубын цонхон дээр сономын готог бичсэн байхыг хэлсэн. Гиснес
одоо ичидийн бурхны гээд явахаар боловсрол хэлбэртэй хамтарч хийсэн нөгөө бурхны авралаар чи ирлэг нэвтрүүлэг санаанд орж тий. Энд чи яг нөгөө шидчигээр бууж ирдэг шүү дээ. Стейжди болт юм билээ. Тий, нөгөө өгөгцсөн нөхцөл байхгүй тий. Юу ч мэдэхгүй ордог ийм л нэвтрүүлгийг хувь заяагаар онживтагаас ээждээ шүүсэн. Нөгөө би тэгээ боловсролын бас их баярлалаа. Энэ нөгөө жүжигчдийг шүүн гэдэг бол өөрөө бас нэг цензур байгаа шүү дээ, тийм ээ. Тэгтэл маскаас хоёр хүн хоёулаа ингээ ороод шүүтсэн болохоор бид нарыг бас нэг арай өөр өнгөөр харж яаг дотор их баярлсан шүү дээ. Юу ч мэдхгүй тэр амар гал руу орно гэдэг чинь дунд нь ороод тоглоно гэдэг чинь өстой үнэхээр хэцүү. Тоглох нь яг уу тоглуулж байгаа энэ нэг шулам шиг хүн биш тийм ээ. Тэгэл байж ил яг ихнэр шиг орж иржсэн л сүлд нь адмэж нь болж яваал тэгэл замаа алдуулаа явчихсан юм л шүү дээ. Тэндээс ингэж жүжигчин нөгөө амиа авч гарна гэдэг бол бас юу юм бэлээ. Бас нэг төрлийн том хичээл бол тийм. Бурхны авралт чи одоо ингээд ер нь оролцсон бид хэд вэ тийм ээ. Тэгээ манайхаас чи ер нь ихэнх нь орсон. Ганцхан магнад орсон. Жахвагч орсон. Магна ороогүй биш шүү дээ. Магнаахыгаа ер нь оруулаад яад яваа тийм шүү дээ. Яг хүстэй биелүүлмээр нь ясын цаад шалгамаар. Бидний толгойд дандаа эвэр урагчлаа одоо. За магна орох юм бол магна орох би шүү. Оролцож чи би одоо оролцож хамт тоглоё шүү дээ. Тэгээ чок ясын цайлах. Ясын гэсэн сонир болгоно. Магна хаана вэ? Хачуу. Дуучаач. Магна. Нэш. Нэшрээ гоё юм За ээ. нэш. Гү. Чихэн чимэгтэй үг хэлээ. За баяр үргэе. За юуны дөрөв баяр үргэе. Баяр үргэе. Энэ бол 2024 оны 12 сарын 31-ний өдөр чиний амьдралд бол хамгийн их хувь зохиолтой өдөр байна. За. Чи бид бүхний хүсэлтийн дагуу. За. Үзэгч түмний хүсэлтийн дагуу. Боловсрол телевизийн хүсэлтийн дагуу. Бурхны авралаар чи ирлээ үзүүлбэрийг яг одоо энэ тайзнаа гүйцэтгэхэд бэлэн болсон юм байна. Хадуугийн фантастик. Урчваа. Одоо яах вэ? Мөн чиг хүлээсэн гэж хэлээрэй ингэсэн шиг. Нэг удаа намайг бас нэг орооч гэд тэгсэн. Тэр үед нь би яг нэг хөдөөгөр химлэгийн Тий, явж. ажлаар явж байсан учраас оролцож чадаагүй. Өгөө одоо тэгээд хамт олон даалгавар өгсөн юм чи хамтарч ингээ 20 жил тоглолцож байгаа юм чи. Тэгэл үзэл алдъя. Үзэгчтэй. Өнөөдрийн масктай шинэ жилийн энэ баярын цэнгүүний хамгийн сонин содон шоу инхүү эхлэж байна. Бурхны авралаар чирлээ. Бишээ баяр магна ирлээ. Яна. Юу ч байсан дүүрсэн. Тэгээд одоо ороод ямар ч байсан ашгүй нэг ийм байгаа юм чи гадаад хэлмэлтэй юм байхгүй байх. Гадаад хэлтэй бол тэгээд зогсож шууд гараа явчихсан. Надад захалахаас наагаад мэдээд тохиолж байгаа шиг байж тээ. Мочокач бас газар юм гэдэг шүү дээ. Хаацараа. Мусах мэн яхан зүгээрээ. Тэгээд даа. Өөр юу хөө? За тэгээд энэ завсар бас нөгөө ажил хийх үү? Тий. Тэггийснээс манай нэвтрүүлгийн ивент итгэгч Mobicom. Mobicom-оос нэг урамшуул гарсан байна үзэгчтэй. Тэр юу вэ гэхлээр Mobicom хоноггүй хувааж хэрглэж ашиглаж болох 40 ГБ дататай мөн Woo Basic-ээс 1 сарын эрэхтэй. Дээрээс нь 3000 Monpay купонтой дуу багцаа яг одоо Mobicom аппликейшнээр цэнгэлэх юм бол Sixred урамшуулалд оролцоод Monpay Aw онлайн дэлгүүрээс 5 сая төгрөгийн худалдан авалтыг хийх супер өрсөлдөөнд орох хэрэгтэй болно. Ихчээ дахиад ярьдаг. Их таяр нь Mobicom-ыг хэрэглэгч юуных вэ? 70% нь гадаадаар ирчих шиг байна. Манай үзэгчтэй ойлгосон. Энэ урамшуулалд оролцоод ямар ч өрсөлдөд үзээрэй. Танд амжилт хүсье. Амжилт хүсье. За ингээд хэдхэн мөчийн дараа бид бүхэн Монгол Улсын гавь шигч Магсаржны баяр магна хэрхэн амиа аврах вэ гэдэг ийм өрсөлдөөнд орох гэж байна. Хурдан үзмээр байна. Миний ч гэсэн холгоо олж би шүүх гэж байгаа. Нөгөөдхийн цайлгана. Яг.
Йой, бурхны авралаар чи нэр ингэж ирэх гэж. Мэ. Юу юм? Чиний хоо. Юу чинийх вэ? Ийм өгс шүү дээ. Яагаад ингэж хоцорж ирж байгаа? Бүхэл бүтэн эмэгтэй хүнийг хүлээлгээд. Яагаад хоцорсон юм? Чиний биш юм уу? Би юм цагаан төвөл өмсдгөө. Наашасуу. Яагаад хоцорсон юм бэ гэж би өөрөөс чинь асуугаад байв. Харин чамд шинэ жил болох гоо дүүпэл хайгаад. Хаанаас? Зах дээрээс. Аль зах? Өөст ороогүй захад наран тууд хар хорин бөмбөр. Пүүх. Баян онгор аймгийн Баян булаг суманд одоо бөмбөгөр наран туул идэр байдаг болсон байна уу те? Ва шинээр манай нэг том бизнесмен барьсан байлээ. Мэ. Тэгэд яасан надад худалдаж авсан юм уу? Аа. Одоо авсан юм чи урмын бодоод өмсөй дөө баярлаа. Зүгээрээ. Энд чи надад орохгүй шүү дээ. Энэ хитэ ирсэн мөрөө. 36. Би 39 шүү дээ. Энийг та юу н өөр хүнд авсан юм шүү. Хин давх вэ? Чинийх ч дээр үед л 36 байсан одоо ингээд хөлчөө өсөөд байгаа юм уу да? Уучлаарай та битүүр чи анх удаага уулзч байна. Анхныхаа уулзалтан дээр та надад 36 ирж марыг төвөл авчирж өгч штэ. За сайн байцгаана уу? Сайн байна уу зөвч. Сайн байна уу та? Сайн. Сайн явж ирсэн үү? Сайн явжирлээ. За. Ах өнөөдөр ингэж байгаа. Манай рестораны юм өнөөдрийн спешиал меню гарч байгаа заяа. Уух юм нэ. За. Та сайн сонсоорой. Blue Lagoon, Tequila Sunrise, White Russian. Татаад хэлтэй. White Russian. White Russian. За, Cuba Libre, Bloody Mary. Хэлтэй. Cuba Russian, Bloody Mary. За, Old Fashioned, Bobby Barnes, Hanky Panky, Sex on the Beach, Long Island. Алин захиалах уу? Дөрөвтгий. За, Sex on the Beach гэлтэй. Sex on the Beach. Окей, Sex on the Beach та юу захиалах уу? Би ч яах вэ? Ийм юм муудгүй л да. Зүгээр үндэсний үйлдвэрлэлд дэмжиж алтан говь ууч тийм үү? Байгаа зү. Баярлалаа байлгүй яах вэ? Тэгвэл би сексэн болоод алтан говийг яач үлээс. Болдгүй яах вэ? Цог яага тий. Тийм ээ. За баярлалаа. За. Та надад нөгөө нэг ярина гэсэн юм одоо надад ярьж зөвлөж өгөөч. Яасан бэ? Эрхэр чинь ярьж өгье гэсэн шүү дээ. Тийм ээ тий. Тий. Яавал юм болохоо та надад зөвлөж. Тэгээ би бас нэг хитэн мал хойтой тэгээд тэрийг чи худалдаж авах уу гэж одоо. Чин биний найз залуутаагаас салсан явдал ямар хамаатай юу? Та надад энэ талаар зөвлөгөө өгнө гэвэстэй. Харин тэр найз залууч их мал дуртай гэсэн. Тэгээд би бас хитэн мал аваад очивол эргээд нийлдэе болов уу гэж бодоод чамайг. Та болохоор арай өөр юм ярьсан л та. Ингээд өөртөө чинь гэрлэх юм бол ингээд бүх азгүйтэл чинь дуусна гэж надад хэлсэн байхгүй юу? Тэгээд та чинь би ингээд бүх хорим найраг хин энд бүгдийг бэлдсэн байгаа гэсэн. Би хакер дуудсан нэг хэсэг байсан. Тэргээр ороод ирсэн юм болов уу? Та өөрөө л надад хэлээ эцтэй. Тэгээ хорим мөрмө хаана их юм? Хорим хаана их ресторана бэлдсэн юм уу? За. Иш асуучих. За, нэг текила өгч. За ойлголоо. Хэлэлтэй. Оо эндээ хийчээ дөө. Эндээ юу болох юм уу? Хизээ одоо тэгээ хийж болох юм уу? Сайн байна уу? Сайн байна уу? Таньжин уу? Таньжина. Хэн бэ? Хүслэх хүү томоо юу? Их хөдчих шиг та. Өөрөө нөгөө Баян онгор аймгийн Баян булгийн Ханкуку косметикийн захирал Баяр Магна гэж хүн бидтэй. Бас компанитай юм уу? Байхгүй дээ. Өөрөө офисоо түгжээд утсаа салгаад фэйсбүүкээр намайг блоклоод алга болчлоо. Өөрөө чи надад зарсан косметикийг би хэрэглээд нүүр маань одоо ийм болчлоо. Та намайг таньж гинөө? Чи нөгөө инстаграмын од юм штэ. Яг чи нэг хүн таньж штэ. Йоо. Босод дагчд маань намайг танихгүй одоо ихэнх нь намайг unfollow хийгээд дууслаа одоо 37,000-аас 3 фолловтод үлдлээ би. Тэгэхээр бас амьдрал хэцүү байна.
Яц тийм юм зарц юм уу? Энэ косметикийг би одоо ингээ хэрэглээд юм болчихлоо. Одоо өөр гарсан газрууд харах уу? Ер нь бол ингээл доошо бэлхүүснээс доошо битүү батах. Ааха. Одоо энийг шийдэж өг. Төлбөрөө барагдуулмаар байна. Би одоо яах ёстой? Шүүх цагдаар явах байлаа. Зүд гараад нэгсэн хэрэг хүч үзчих юм уу? Яах юм бэ зүр. Гоо яах юм одоо шүүх цагдаар гол явцсан дээр явах. Би наадах чинь зараагүй манай. Нэг дүү зарсан. Иш авсан. Хаана вэ? Чи ямар муухай юм бэ? Юу ийцооч энэ? Хи. А? Хи наач. Манай дүү. Ооцаа. Чиний дүү юу те? Би хий өрн чи өнөөдөр ийм чухал өдөр чи яаж энд сууж намайг орхиж явж чадчихна? Хөөе, уучлаарай. Өөрөө юу вэ? Ха? Оо юу яасан бэ? Энэ чинийх юм байна. Маа. Хүш. Би чиний юу юм? Ихнэр юм уу? Өнөөдөр чи хоёрын ямар өдөр юм? Танилцсан өдөр. Битгий тэнэгтэй дараа. Хурмаа эцтэй. Юу яриад чи? Хөөе би энэ хүнтэй өнөөдөр сүү тавиад яг одоо хурмаа их гэж байна. За битгий сони юм яриад. Би албан ёсны ихнэр нь байна. Хөө чи хэлээ чи натаа сууна гэж хэлээ хотоос намайг дуудаа үсттэй. юм уу? Чи ямар муухай юм бэ? Аав ээж хамаатан садан хүмүүсийн ажууд яад оромжиж хамаг юм аваад гарчаа. За тэр хормын мөнгө төгрөг айдар. Чи баян онгорын баян болгын баяр магна гэж авч суучаад хамаагийн мөлийн юм шиг аваа явцсан багтаа дээ. Хурмын тэр бэлэг сэл таа байна. Үний юм уу? Мэдгүй та нар чи эсвэл хүн андуураад байгаа мó эсвэл миний хань миний хань чи андуураад байгаа мó? За баяр магна гидсэнтэй хүүхдээ бодороо. Хинээс та сайхан гар өнөө. Чи ийм амар луус чи хүн. Чи тэгвэл минь надаас гоё урьдчилгаа гэж авсан мөнгө өг. Та нар худлаа өөрчлөлтөө. Худлаа манай гэр бүлийг өмүүлчихсэн юм аа минь яа. Хөөе. Хүүе. Chicken өөрчлөлт. Магна. Хин бэ? Энэ бодвол бас косметик авсан ах юм бол нүүр нь бас хэцүү болчихжээ. Сайн уу? Сайн за. Ах сайн уу? Сайн. За суу ийм босоод яг уу. Йоо, гүчиж өнөө өглөө энэ сонин сокото хурмаа хийсэн гэсэн үү? Энэ нэрээ жаатэрич яа. Тэгээ хурмдэрсэн яасан. Муухай юм болоо доо. Хурмаасаа энэ гараа явцсан. Яг гоё ингээ бүгд мөгжөө солигчоод хамаг мөнгө төгрөг аваад үлээ юм шиг. Яралта уулзгээд намайг тэгээд хараа. Өөх тийм би энэ дөөөрчлөөснийг үнэхээр сонссон. Хүшээ хин дөөөрч. Одоо бид нар дөөөрчнө үү? Хинтээ нууцх гэсэн. Энэ хүн намайг хотоос дуудаж надтай гэрлэн гэж хэлсэн. Энэ хүн надад дараа косметик зараад нүрийн маань ийм болгоч. Facebook хакердуулсан байсан. Яг тэргээр эдгээр худлаа ярьж байгаа шиг байна. Хүшээ өөрөө надад сэтгэл зүйн зөвлөгөө өгнөө. Урьдчилгаа 2 сая шилжүүлэх гэсэн би шилжүүлсэн мөнгө авъя. Яа чи нэр жаах гэсэн нэр. Анаа чамаг нэрээс буугүй магна гэдэг энэ үгээр үнэхээр андахгүй маа. Ямар магна? Буугүй магна. Хана. Яа чи гэж явчихгүй. Үгүй явчих тэгвэл чи энийг орхиод ирсэн гээстэй. Тэртээ болохыг сонсъё. За явчихаа. Би тэгвэл ядаж мөнгө авъя. Тийм үстэй чи ч гэсэн хохирлоо барагдуулах. Та нараа шүүх цагдаагаар одоо ихтэй битэрийг сайн байлгаад. Битээ нотгийн хоёр хүн юм ярьж байна. Тэгвэл явъя. Эхлээд мөнгө авъя. Үгүй та нар тэгээд шүүх цагдаагаар би хизээш тийм өөрөө одоо болно заяа. Чи энэнтэй хурмаа хийгээд. Энийг хотоос дуудаад. Тэгээд дээрэс нь миний охиныг бас найраад суунаа гэж чих юм бэ. Хий. Гого. Чи яагаад ингэж тий? Яа та нар одоо ингэж ийм худлаа ярианд орсон байна. Би ерөөсөө тийм байхгүй. Чи одоо яа манай хөтэ суу. Энэ асуудлаа шийдэж өг. Юу суум уу? Би ингээ мөнгө авах. Миний асуудал шийдэж. За хараад за миний 50 бас би давхар байгаа. Хинтээ суух. Хинтээ суух. Үй. Аав. Хайртай шүү. Манай хүүхдээ ажиллах юм тий. Харин тийм ээ. Бити та нар ингээл да манайхаа ойлуулах гадах юм байл. За. Одоо их цугцны эцэст баригдлаа. Ааха. Одоо энэ талаар сэтгэлээ ярина да. Ямар шүү байт юм бэ? Ямар байт юм бэ? Ягаад ч ингээд улаан цагаан дуугарчд орж ирээд эхнэр битүүрийн дундуур ингэж хор гутгаад өнөөгийн нийгэмд ийм хүмүүс олон болсон. Би Facebook-ыг хакертуулсан байсан. Тэгээд иймэрхүү юм боллоо. Иймэрхүү ингээд ситуацид ингээд юу ч мэдэхгүй орж ямар вэ? Бас эвгүй юм те ингээд орж ирэнгүүт ингээд дотроо ингээд өөрчлөгдөд яваад ах юм те. Ер нь үл эцсийн зэг нь солонготой байхад аврагдах юм байна гэж ойлголт авсан. Тэгсээ ерөөсөө ингээд энэ дүүплээ харсан чи энэ хүнд нүчгэн байсан. Тэгэхээр за яг миний ханы дүүпл байна гээл. За. За тань тэгээд
баяр хүргэе. За баярлалаа. За. Ирчүүд минь эхнэрийнхэн тал байвал хизээж алцахгүй юм биш үү гэсэн санаа юм уу? За үзэгчдээ инхүү масктай шинжидийн бурхны авралаар чи ирлээ гэдэг хэсэг инхүү. Өндөрж байна оролцогч баяр магналтай хадун адагташ бэлгэлээ. За баярлалаа. Өнөөдөр манай масктай шинэ жил энэ гайхалтай нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчдийн нэг Монгол премиум шар ариг алтан гой. Манай Гэжтэй. тэг гацарлага хадгаж байгаа энэс уучаач. За ингээд манай гал халуун сайхан энэ шинэ жилийн өдшийн цэнгүү маань гайхалтай сайхан үргэлжилж байна. Та бүхэн бидэнтэй хамт байгаарай. Хэдхэн хормын дараа эргээд уулзцгаая. Бол үнэхээр бас ингээд бие баригдаал, эвгүй юмнууд зөндөө байсан. Тэгэл явцын донд ах гişнээсээ суралцаал баг-багаар ингээл бие тавираал ирэхээр бас гоё л болт юм байлээ. Тэгээд бас их юм сургасан ах гişнэртээ бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэр нөгөө тоглолтын дээр хагаад бол би ч юм бол үнэхээр тавирсан байлаа. Улаанбаатар хотод нээлтийн тоглолтыг л одоо бид нар ярьж байгаа нөгөө за яг хуучин явж исэн процессороо үзэгчтэй хүргээгээд тайсны араас ингээл жаргалан ингээл хилдэг шин. Хөгжим яваад жаргалан гэсэн чи хоодоо цангар явчихсан. Вирус өвгөө хэлж чадахгүй нэг гэсэн ингэ пауз дуу саж байгаа шин. Үзэгчд орилолоодаг тэнд. Тэг нэг хоёр талаас биевнээ сансан саналт гэдэг чинь яг тэр үйлдвэрчин дээр болсон те. Маш гоё. Тим энэ урлаг өөрөө тийм их сайхан л да хүмүүстэй инээдийг өгж идэг. Тэр чинь одоо өгж байгаа хүндээ гар зүгээрдээ очиж байгаа хүндээ хичнээн их баяр жаргалыг өгдөг үлээ. Тэгээд тэр Улаанбаатар хот амжилттай тоглолтоо хийсэн хөдөө орнуудаар яваад ирлээ. Үзэгчийн яасч. За сайн байна уу. Тэгээд Монголынхаа үзэгчтэй болон Mask Production-д шинэ оны мэнд хүргье. Тэгээд надад нэг гормын санал байна. Maskтай Монгол шоугаас нэг үзүүлбэрийг яг одоо энд үзүүлэх боломж байна уу? Ямар том гормын санал вэ? Тэр үед нь үзчихгүй яасан юм бэ? Яасан минь за тийм бас. Mask Production-ыг би үзэх дуртай. Тэгээд одоо энэ Maskтай Монгол шоуны нэг номерыг үзэж болох уу? Бас уу. За хоёр хүний энэ ээж хоёр уу? Би юу? Тохироод ороод ирсэн юм шиг. Одоо ямар номер тоглол болох юм бэ? За ямар ч үсэн реклама явуулчаа тэгээд дундуур ярьцах уу? Яг зөв тэгээд яг энэ дээр би ярьчих. Ер нь ийм болчихжээ. Манай Монгол тийм шүү дээ. Манай Монголд биш дээ. Apple Pay нэвтэрсэн байна. Заавал төрөвч аваад карта авч явж явах ямар шаардлагагүй болсон. Зүгээр уцтайгаа байхад тэгээд болоо. Тэгээ энэ худалдаа хөгжлийн банкныхаа аппликейшн руу ороод өөрийнхөө картыг нэг л удаа бүртгүүлнэ. Тэгээд болоо. Тий. Би ингэсэн ш тараа яг наадхыг чинь яг анх гарахт нь ингээд утсан дээр хэрэгжүүлсэн байхгүй юу? Тэгсэн шүү дээ. Тэгсэн чинь надад ийм мессеж ирсэн. Та хамгийн анхны худалдаа хөгжлийн банкны одоо нөгөө нэг юу Apple Pay-ing хэрэглэгч боллоо гэж тэгж мессеж ирээд дээрээс нь надад 10,000 төгрөгийн урамшуул өгдөө гэсэн. Тэгээ би тэргээр нь гүйгээ хийж үзсэн чинь амар гоё болж илээ. Ер нь тэр карт мар шал хэрэггүй мэлээ. Шууд утаснасаа картаар ингээд уншуулчихсан юм. Машин уншчихсан юм байлээ. Тэгээ яг уншуулах үедээ энэ утасныхаа хажуудлын side button-ыг 2 удаа тавшаад тэгээд ингээд дуус. Ингээд болоо. За юу. За ингээд хэсэг хором завсарлаа. Тэгээд хоёр хүнийхээ хүүхдийн саналыг хүлээж аваад хэдүүлэн зөвшөлтгөө. Тэгээ. Тасархаа. Яагаад? Аава. Яагаад вэ? За би чам дахиад хэлье. Чи эхлээд дээд сургуулаа төгсөх ёстой, боловсралтай болох ёстой. Өөрийгөө авч явах хэмжээнд хүрэх хэрэгтэй. Тэрний дараа тэр хайр дурлал амьдралын асуудлаа шийдэн ш. Чи маргааш нисэн. Өнөөдөр тэр залуутай би уул хатаа хоригдж байгаа ш. Гүцээ өөр ярих юм байхгүй. Аава. Би таны үгэнд дандаа л ордог штэ. Харин та намайг юусоо ойлгохгүй. Таны үе чинь өөр. Миний үе бүр өөр. Таны үед чинь хоёр талаасаа хоосон чамдантай ирээд суудаг гэвэжтэй. Харин миний үед хоёр талаасаа хоорондоо ярилцаад, тохиролцоод, төлөвлөөд тэгээд сайхан амьдэрдгийг. Та нарын үе гэж тэгэд ямар үе байдгийг?
Бидний үе гэж Z generation. Өөцөөц. Тэгвэл бидний үе чи одоо зомби үе юм уу, тийм ээ? Тэгвэл сайн сонс. Тэр үеийнхэн чинь чумдаантайгаа хоёулаа хамтдаа ирээд энэ амьдралын чинь төлөө хамтдаа зүтгээд босгоод чамааг өсгөөд хүмүүжүүлээд өдий зэрэгтэй болоод одоо чинь зогсож байгаа, ойлгосноо? Аава, та тэгтээ миний хоронд ороод ганцхан хоромж болтгоо амьдраад үзэлтэй. Тэгвэл намайг ойлгоно штэ. За тэгвэл одоо би зэт үү, тийм ээ? Би зомби. За. За миний охин. Аавыгаа сайн сонсож бай. Аз, Америк, Европод 18 насыг хүүхэд нь хүрсэн бол гэрээсээ амьдралаа өөрөө аваад яваа гэд өшөглөөд гаргацдаг юм. Тийм үү. Аава би өшөглөлмээргүй байна. Би боловсролтолж өөрийгөө бие даах хэмжээнд хүрээд тэгээ тэрний дараа амьдрал хайрлах дурлалын тухай бодно. За ямар вэ? Ийм л байна да. За тэгэхээр ингэн. Маргааш өглөө нисэх учраас Жахаа найзтайгаа уулзаад бүх юмаа бэлдээд тэгээд явна. Өөр ярих юм байхгүй шүү гүцээ. Аава. Би тань ийм их хайртай шүү. Би ч гэсэн чам тайртай учраас энийг ярьж байгаа шүү. Чи ойлгоорой. Гэрлээ. Миний нэр зүүндээ гониглаад байгаа юм бэ? Аль хөргөнө бушаадаг. Хүй, та нар юу хийж байгаа? Гэнтэй бэлэг. Дурлсан зүрх дуу айлан чиний тухай тогтол сэтгэлийн минь нуцыг хөгөлсөөр янзхан дайлгуу болж сонсогдох Баярлалаа. Нахин тухай гисэн үгний чинь баби би дурлмаар байна бусдын адил үнсэцмээр байна тибэрмээр байна гараас чи надад чамайг харлаж хайртай гэж хэлж яг чам шиг дурлмаар байна. Хайртай гэж хэлмээр байна. Яг чам шиг би дурлмаар байна. Баярлалаа найзаа. За найзаа, одоо юуны ивент хоол руу явъя. Тэнд цаг авсан байгаа. Явъя мандаха. Хилцээ. Нэвтрүүлгийн ивент төгч хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн Боломт Капитал үнэт цаасны компани. Ховор эрдний үнэтэй залуу халуунаас хосоор амьдрах чамтай зам твийн ёс ариун дурлал хайраар учирсан хос хоёрыгоо халуун алга ташилтаар ухтаа авцгаая. Харин ч байгаа юм үзэсгэлэнтэй байгааг хараад бүр гүн шокод орлоо. Харин чамаг өглөө нисэхээс өмнө бүх найз нөхдийгөө цуглуулад тэгээд хоримынхаа гэрлэх ёслыг хий гэж бодсон юм аа. Гайхамшигтай. Гэрлээ. Will you marry me? Гайхалтай. Ямар гоё. Зөвшөөрч байна. Яг хурдан авалтаа би зөвшөөрөх гэдэг наадах ч. Тийм ээ. Би зөвшөөрч байна. Баяр үргээ. Хоёр найзтай аз жаргал сайн бүхний хөсөө өрөө. Вау, гайхалтай. За, одоо хоёр найзынхаа хайр дурлалыг албан ёсоор батлая. За. Тэр хэм бэ? Энэ юу хүн үрээ тэр үү? Мэдгүй. Сайн байцхан уу? Сайн байна уу? Та чи юу хүн блэ? Би ивентийн зохион байгуулагч Балжитмаа гэж хүн байна. За бид нар нөгөө танай ивентийг 2 цаг хөлсөлж байгаа.
тэгсэн гэсэн сонссон. За баярлалаа. Дараа хүлээ авалттай учир хурдлаарай. За. Уучлаарай ачаа та сайн байна уу? Манай найзууд гинтийн бэлэг бариад та залуу хүмүүсийг дэмжиж бодвол наад шиг охин дүүтэй байлгүй. Байхгүй. Тэгвэл нэг наад шиг эрэхтэй дүү. Байхгүй. Насаараа ганц би явж байна. Уучлаарай. Наацараа ч угаасаа ганц би сарав. Чи дугуй агаарай чи зүгээр. Тэгвэл та бидний хуримд оролцолтоо таныг албан ёсоор урьж байна. Зүгээр чи энд өөрөө байж гэн зүгээр ямар хоолц гэлгүй хурдцаа юу. За хайлглаа. За ойлголоо. За миний хоёр найз голлоо зогсоорой. Одоо ингээд хоёр найзынхаа дурлал хайрыг хайр дурлалыг албан ёсоор баталцгаая. Батлий. Вау! Жохо мөн үү? Гошонхны найз жагуу. Хөөе. Нэш. Одоохондоо би чиний найз биш заяо. Хорин баталдаг хүн болчиход байж тээ мэдгүй нүү? Ой өөрөө хин бэ? За эхлэхөө. За тий. Авийнхөө хээжин охин амьдралаа холбогдох жамтай. Сумьяаторч миний хүү гэрэл цэцгийг эхнэрэн болгохыг зөвшөөрч байна уу? Хөш. Яах вэ? Юу догсоод байгаа юу яах? За тоглосон юм аа. Мэдээж штэ. Тийм байлгүй тийч. Оо айлгаач. Гэрэл цэцэг миний охин Сумьяаторчийг нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу? Тийм ээ. Зөвшөөрч байна. Одоо явж чамд. Наад ажиллаа хийгээч ямар дөргөө юм бэ чи? Хөө тийштэй. Яагаад орилолтод энэ хурдлаарай. За. Хөөе. Юу лээ? Имхтэй тал тэнтэй байх ёстой шүү. Игчээ. Ашраа. Энэ загсч. Хаач байсан миний дур энэ. Таныг хоримд орж байна. Олон хүүхдээ бацсан байна. Имхтэй тал нь эндэ. Тийм. Одоо тангараг. За. Хамгийн гоё хэсэг нь. За. Сумьяаторч миний хүү ирээдүйн эхнэр болох гэрэл цэцгийгээ 7 хоног болгоны 3 дахь өдөр найзуудынх нь хамтаар үнэтэй ресторанд хоолн даана гэдгээ тангаруулж байна уу? Юу бадаарай байгаа юм. Яа тий. Чи насан туршийн хань модгод янз бүрийн ярьд юм байгаа сте чи. Өө боллоо. Найз авахгүй боллоо. За авъя. Гинэ. Бид дээр авах ээ. Бид дээр өгөх юм. 75. За уучлаа. Намайг зарлаа хөө. Зарах нь л дээ. Хөөе миний дөө. Наад хоолныхаа асуудлыг 4 дахьд хийчих болох уу? Яг чаа. Анигийнх нь машин 3 дахьд гардаггүй. Та энд ямар хамаатай? Хүн юм тийм л дээ. Гинт яваад орчлох хоол гэсэн чинь. Хурдлаараа ямар хоол захиалах вэ? Би одоо хиймээр байна. Одоо бараг 30 минутанд явчлаа. Йой. За. Гэрэл цэцэг миний охин ирээдүйн нөхөр болох Сумьяаторч байгаа. Сарда нэг ч удаа гаргахгүй гэдгээ зөвшөөрч байна уу? Чи юу яриад байгаа юм бэ? Яасан бэ? 7 хоногт нэг гарч доото тоглолт юм байгаа Аваад ээ. Тийм байхгүй. За. 7 хоногт нэг гарахыг зөвшөөрч байна. За тэгвэл авлаа. Авъя. За. Явж л гарах юм бэ? За. Ийхүү та хоёрыг эхнэр нөхөр химэн зарлаж байна. За баярлалаа. Гайхалтай байна. Хоёр найзгаа хүн сэтгэлийн суудлаа тухлан суухыг урьж байна. Ийхүү хоёр найзтай аз жаргал хүсье. Ингээд өнөөдрийн гал боломтой бадраач үе хоёр сайхан найзын маань хуримны үйл ажиллагааг албан ёсоор нээж үг хэлнэ үү хэмээн аавыг нь алтан хундагны өрөөлөө альтаачаа гэж хүсэн өрөөж байна. Аавны. Чи бол. За. Алины хундаг хийч. За хундаг өгөөрэй. Хундаг өгдөө шүү. Хугсан хийгээд ахын шинийг задлаач. Оо цааш. Заавч. Хөөе. Гаднаас юм уугаад байгаа мó? Такстай. Юу? Хугсан юмгээ юу яриад байгаа танаа? Байхгүй. Үуч байх. Штэ. Бид нар нэг хэдэн ядсан оюутнууд хоёр найзынхаа хоримыг тэмдэглэж байгаа юм. Та хундгийг өрж хагаад сайхан сэтгэлийн үг хэлээч. Наад чи юу юм? Үгүй жүнстэй арих байх үстэй. Яа, тэнийг юм бэ? Ихчээ гуйж штэ авч л та. Авчхаа. Анхуд ийм хорим үзчихээн. За зэгчин юусэн юм ажлын үед ийм цагаан юм уухгүй. Навайнаас жууч. Аль. Чиний барьж байгаа. Өгөөч тээ. За байна уу? Маа. Цагаан авчих уу? Үгүй. Хаас юм чи хоёулын гин явуулчих. Яа, энэ хорим би одоо нэр яс гурээ юм бэ? За хурдл. За их чаа. Болно шүү дээ. За хундгаа. За, энийг тавьчих. За, аав. Ингээд гал боломтой бадраач үе хоёр сайхан хүүхэдтэй алтан сургаалаа альднуу хэмээн
сайхан аавыгийн угтаа авцгаая. Хөөе яаж ийна? Аавна шигээ согтууд байж идэг үстэй. Тийм ээ. За хэний хаавь? За миний яа. За ингээд би Сумиодор жааб байна. Би бол Завхан аймгийн цагаан жилүүд сумын хоо. Миний эхнэрүүд отхон сумын бид хоёр анх мадын бэлчээн дээр хүүгээ. Ой. Юу яриад байгаа бэ? Ерөөлөө илээч. Нэр тийш юу содор явчих. За ингээд хоёр хүүхэдтэй уртын урт амьдралд нь уртын урт аз жаргал гэсье. Гоё биш манайха. Янз юм байна. Хором дээр үнэхээр гайхалтай үргэлжилж байна. Одоо бүгдээрээ цагаа товчлоод хоёр сайхан ээжийнхэн сэтгэл үгийг сонсцгоё. Ээжүүд нь хийн. За та хоёр. Ийхүү ингээд гал боломтой Бадраажийн хоёр сайхан хүүхдийнхээ амьдралын зам харгуйг сүүгээр мэлж сүү өргөнөө химэн хоёр сайхан жиг нь угтаа авцгаая. Яа. Би жаарнээс донжгоос хоёр авгаа байна да. Байгаль хүн хүйн холбоотой. Гэрэл цэцэг сумьяд орж сэтгэлийн холбоотой. Бүх зүйл нь дээдийн дээдэг. Хураа. Чи ямар угаацаа асгаж байгаа вэ? Гэхдээ би нөхөн над сүүгэж дээш нөргөдөө. Гэхдээ би хувийн дүүрэн сүйтэй гараад ирсэн дийлэхгүй байна. Бас тийм ээ. За, ижихий сэтгэл маш их хөдөлж байна. Хоёр хүүхэдтэй ингээд ерөөлөө хайлтъя. За. 8 хантай гэрт нь нарны гэрэл цацарч, өргөө гэрт нь өр хүүхдүүдийн доо үргэлж цангинж байх болтугай. Та хоёртоо хамгийн сайхан бүхнийг ижийн хүсэн өрөөж байна. За хором найр гайхалтай сайхан үргэлжилж байна. Одоо хором нарийн дараагийн нэгэн сайхан хүндтэй ирсэг байдаг. Хором нарийнхаа хүндэд идэ зоогийг хүндцгөөе. Ингээд ууцаа хүнднөх юм аавыг өрье. За. За. Хүй. За. Хүүе наад хутга авдаахгүй шүү дээ. Ууцсан чаа. Нөгөө их чаацсан. Хүйч. Ана. За бас яач. Энэ ууц хүндгсэн хутга байна. Бас хаанаасаа ямар ууц гаргаад ирвэ? Энэ ууц байна шүү дээ. Хаана? Сүйд мүүдийг хараач таа. Яа. Явахгүй л ууц байна. На барьж байгаа гутг чи энэ хангалттай шүү дээ. Юу вэ? За. Ингээд ууцаанд яа. За аавга ерөөлөө хийж ууцсан үндэ шүү. Би бол Завхан аймгийн цагаан жилүүд сумын хоо. Би хүүгээ маш их өрөвдөж байна. Гот. За маш. Хог тарчин. За. Барьж вэ. За. Анин зүгээр сүйднээс нь жоох идчих. Ой. За амсараа гэж. Тагс юм та нар хоос юм дээр худаа тогтоол байгаа үстэй. За хурд одоо та нар 20 минут л үлдлээ. Ойлголоо. Дараагийнхаа ерөөсөө ингээ шууд хором найрга 2 дугаар хэсэг рүү орчидгоо. Цагаат тавьчлаад. За хором найрга 2 дугаар хэсгийг эхлэж байна. Одоо 2 дугаар хэсгийг яах вэ гэхээр сүйд бүсгүүдээ сүйд залуу нь гинтийн бэлэг барих болно. Хүлээ авна уу? За. Аав суучнаач. Окей. Та ингээд манай бэр болж байгаа юу? Ясаа ихтэй хохин бэ? Аав Завхан аймгийн цагаан жилүүд сумын хараад. Гавины аксан тавьж болох уу? Хормын төгсгөл тагсан. За ийхүү сүйд залуу бүгдээрээ халуун алга ташлаар ухтаа авцгаая. Сүйд залуу сумьяд орж. Сумьяд хийшөө. Хоёрын баяр хүргэе. Яачва? Хүүхд ааштай юм аа. Яна миний хүү гайгүй юу? Ичхүү гайгүй юу? Хура. Та чи яаж байгаа бэ? Энэ чинь сүйт залуугийн цаг штэ. Бүжгэлмэрүүд надтай бүжгэл.
Чи бай шүү. Хорим гоё болж шүү. За одоо ингээ одоо хорим нарийн хамгийн гоё хэсэг байдаг. Хоёр найз маань өөдөөдөөс хараад хорим нарийн хосуудын харийн бүжиг. За. Игчээ балжигч бос. За хосууд бүжиглэж чинь шүү дээ. Ганцоо. Наас нөгөө бэлгэд явчаад ирээ за. Тэгээд Игч төрнөөс сонь хараалах. Гайгаалах. За. Хэцүү байх. Яасан гэж. За өөдөөдөөс хараарай. Ингээ та хоёртай ад жаргал сайн сайхан бүхний хүссэн ирээ. Хосуудын харийн бүжиг. Нэг ийм палаж өмсч үзэхээс. Таны наад палаж ч гоё палаж шүү дээ. Тэг худлаа яриад энэ хөшигний материал байгаа. За яах вэ? Алаг тагшиг хөөрхөн шүү. Найзуудтай бүгдэнд нь маш их баярлалаа. Баярлалаа найзуудаа. Баярлалаа. Хайртай шүү. Ингээ хоёр найзынхаа хором дээр айдуу нэмэнд дэвшүүлэхээр та бүхний өмнө отгон эрдэнэ ануу нарыгаа өгтөө авцгаая. Харцаанд мэн байсан жирэгнэ халуун хайрын домог өнөөдөр их хэлнэ хатан нөмрөг цагаан шөнөр саран сэрүү хоолоо халуун янаг үсэлтэй намайг жарган жирэгнэ хайртай чи бид хоёрын аруу харин тайми Хайр бүжиг Зүгээр та бүжиг. Чиний над гарцсан чи өвөлч бүр юм шүү. За гайхалтай байна. Хорим нар үнэхээр сайхан үргэлжилж байна. Одоо хорим нарын хамгийн гоё хэсэг сүйт бүсгүй цэцэг шидэх ёслол. За октод цэцгээ болоосдаарай. Тийш за балжгаагч очооч. Гэрлээ минь балжгаагчийг оруулж сая миний хатсанд өвлжийг гинэ. Бүр 4 үлрэлт байж олон шүү заа юу. Энэхтэй дагараа. Санин параараа шиг юм чин зүгээрээ. Хөөрхөн штэ твгний үс шиг үсээрэлчээд. Анид наад цэцгээ шууд өгчдөгөө. Үгүй ихчээ. Заавал шиддэг ястаа байхгүй юу да. За 1 2 Анид залуудаа болиол тагалдаг байсан. Өсөр тэгвэл 3 байж ихчээ бүгдийг хаагаад байна. Чадaltaй давъя л да. Дээ штэ. Би хоошоо зогсолтоо. 3 За найзуудаа бүгдэнд нь баярлалаа. За гоё За баярлалаа өгшөө. За үнэхээр сайхан боллоо. Баярлалаа. Сэтгэл баярлалаа нартай бүгдэнд нь баярлалаа мэт. Авч. Хаава. Тийм биш. Араа хэдүүлээ. Авчаа шүү дээ. Бэрч байгаа тэгээ. Авч. Хөдөө явцсан шүү дээ. Юу баалаа. Тэр ирж гин. Ирж гин аа. Сумья. Аавал үртэрсэн. Жинка авч нү анги чи хурам чаав. Жинка. Миний үеийн дажгүй залуу байна. За ёстой уучлаарай хаа. Энэ болгон бүгдээрээ миний санаа байсан юм аа. Гэрлээ ямар ч буруугүй. Тэгээд дүүн одоо ингээд бүх homeboys-гаа гэрлүүгээ go I'm so sorry. Юу яриад байгаа юм бэ? Одоо уучлаалаач. Үгүй маань айгаад наах чиж байгаа амар юм бэл явъя. Хүш байж. Та нар хоримынхаа нэг гол арга хэмжээг мартчих шиг боллоо. Ямар арга хэмжээ вэ? Аав охин хоёрын бүжиг. Аав зөвшөөрч. Харин тэгж. Ямар гоё юм бэ? Тэгэлгүй яах вэ? Хорим нарийн хамгийн нандин хизээч мартагдшгүй нэгэн сайхан мөч байдаг. Энэ бол аав охин хоёрын бүжиг. Дөргөн очоо
үзүүлмээр санагдах юм Анин нүмөр барагитан санагдана Охин танд маш их баярлалаа. Таны жаахан охин өнөөдөр айл ихнэр болж байна. Намайгаа өдий зэрэгтэй өсгөж хүний дайтай хүн болгосон. Танд маш их баярлалаа. Та минь намайг өсгөхдөө хизээч ятарч байна гэж зүдэрч байна гэж гомдлож байгаагүй. Харин охин нь таныхаа сэтгэлийг зовоож байсан удаа олон байсан бах. Охиныгаа уучлаарай. Энэ дэлхий дээр цор ганц баатар гэж байдаг ба. Тэр баатар нь ганцхан миний аав. Хава охин нь танд маш их хайртай. Баярлалаа. Аавынхаа зүрхэнд мөнхөрсөн сахиусан тэнгэр байхгүй юу? Миний охин аз жаргалтай сайн сайхан амьдрах юм бол аавынх нь амьдралыг хөтгөж тэр. Тийм ээ. Цаанаха таны өвөр дээр тэнэрхэлж нуруунд дээр чинь өөрүүлж явсан энэ жижигхэн охин өнөөдөр айд гэрийн эзэгтэй ханийн сайхан хань үрсийн сайхан ичээ болж байна. Манцуутай байхдаа таних байлаа магнага өмсөд чинийх боллоо. Угчтай байхдаа таних байлаа уужаа өмсөд чинийх боллоо. Хасын өнгөтэй танан эрдэн юм шүү. Харах нүдний цөцгийн мэд хайрлаж яваарай. Хадганд боосон нандин эрдэн охин үрэ чамд даатгалаа. Хайрлаж яваарай. Харин жил амнаас илүү хайрлаж арчилж тордож ургуулсан эрэгтэй ахил цэцгийг минь дэлгэрүүл цэцгэлүүлж яваарай. Окей. Тэр охины минь гондох юм бол гэрлүүн буцаагаад явуулчаарай. За тэгнэ. Яава, юу яриад байгаа юм бэ? Гөө юу? Сайн андуурч шуучлаарай. Нөгөө жоохон сандраад буураа ирчлээ. Тосоод аваа байгаш. Тасуулахгүй. Аавын гомдоод аниргаа явуулж ирээ. Тосоод аваа байгаш үгүй яана. За ингээд жинхэнэ хөрмө эхэлцгээе. Хөрөм нарыг эхлүүлээ. Дурсамж дүүрэн улиран одож буй 2024 оны хамгийн отхон өдөртэй хамт байсан үзэгчид та бүхэндээ баярлалаа. Боловсрол телевиз маск продакшнтай хамтарсан масктай шинжил инээд хөгжил дуу хуураар дүүрэн байж яг энэ цэг дээр ирээд өндөрж байна. Яг нарны цацраг хүмсэг шиг Үүлэн хэтэ хөшиг мэлминэ Алар ташилтар Амьдралын өнгө нэмэгдэхэд Алтан найзнаа ургийн олон чуулнаа Орчлон хорвоо Орто багтаа Одчуусан хүслийг өргөө
цагийг дуулна Хэрч мэдэхгүй амьдралыг шүрэлээ Харуусаа бүгдийн тухай тэмхөрхөд Хурхот нисэтгэл шивэндээ Сотном аяслакив агацая идэв зургийн жижигдаш хүн ирхэн театрын боловч ингээд басны цэмбэн гардан ирхэн хүмүүс Шинэ оны минь хүргэе хошин мөрхийн үргэлжлэл өнгөт инээд икс нүцүүний дараах сэргэж ирхэн мэл шинэ үе инээд басны нэгдэл эргэл түүхийн шинэ хурдас мөрөдийн театр эмоц энэ бүхний нэгэн хэсэг маск таныг дуулсан Энэ од масктай шинжил 90 минутын турш бид бүхэн тавдсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Цаг хугацаагаар тэр түмнийг айлуулсан Цагтыг түүхийг бид төлөсэй Сэтгэл мөнхрөх эрхэм дүүтэд жүжигчээд Үрдүдэх гигэн хүмүүтэд жүжигчээд Сайн байцгаана уу хүүхдүүд минь ээ. Цанхүүрэг татуулсан цас мөсний орноос цан чаргаар гулгуулсаар үлтэй тэнгэрийн доогуур үзүүртэй модны дээгүүр аялан аялсаар алдрай бицхэн үрсийнхэн баяр дээр баяр нэмхээр хүрлцэн ирлээ хүүхдүүд минь та бүхэндээ шинэ оны мэнд хүргье хүүхдүүд минь. Алтаана амжилт бүтээлээр дүүрэн нэгэн хоног бид инхүү үдэж байна. Аз жаргалтай, дүүрэн баяртай, эрүүдийнх хайр дүүрэн шинэ оноо өгтөцгай. Шинэ жилийн мэд хүргэе. Хошин мөрхийн үргэлжлэл өнгөт инээд икс нүцүүний дараах сэргэж эрхэм мэл шинэ үе инээд басны нэгдэл эргэл түүхийн шинэ хурдас мөрөдийн театр эмоц энэ бүхний нэгэн хэсэг маск таныг дуулсан